За 2026 оныг одоо боловсролын жил болгож зарласан. Тэгээ одоо тэрнтэй холбоотойгоор ч юм уу одоо мэдээж багш нарын цалин хөлсний асуудал яригдчихээн. За тэгэхээр боловсролын салбарт бол би одоо багш нарын цалин хөлс нэмэгдснээр бүх асуудал ингээд шийдэгдчихнэ гэж бас ойлгохгүй байгаа юм л да. Тийм учраас зөндөө асуудал байгаа. Жишээлбэл багш нарын байр орон сууцны асуудал байна. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа, суманд очиж шинээр ажиллаж байгаа багш нарын байр орон сууцны асуудал байна. За тэгээ мөн одоо техник тоног төхөөрөмж, барилга байгууламжийн асуудал байгаа. Хөрөнгө оруулалт. Тэгээ одоо сүүлийн үеийн зарим юмыг харахаар одоо хөрөнгө оруулалтаа бараг 0 болгож бүгдийг хасчаад зөвхөн цалин нэмчихээр л бүх юм болчих юм шиг бас хандлагууд байна л да. Тэгэхээр тийм юм бол байхгүй. Хөдөө орон нутагт ч одоо нураад унах гэж байгаа сургууль, зайлшгүй шаардлага хийх, засвар хийх шаардлагатай барилга байгууламж гэдэг олон асуудлууд байна. Тэгэхээр яг тэр төсвийн хуулийнхаа дагуу бид нар барилга байшин хөрөнгө оруулалтаач хийн, нэгц сураач хийн, тоног төхөөрөмжөөч авна. Ингээд энэ боловсролын салбарын асуудлыг энэ боловсролын жилийнхаа хүрээнд зохицоор нь авч үзчихээж бас энэ салбарт одоо акц дэвшил гарна гэж ингэж ойлгож байгаа. Тэгээ одоо эх жилүүдэд нэг 200 сургууль цэцэрлэг 2030 он хүртэл барьчвал одоо Монгол улс ингээд нэг сургууль цэцэрлэгийн хүртээмж нь хангагдчихна гэж ингэж яриад байгаа. Гэтэл эх жилийн төсөв дээр 15 боловсролын салбарт шинэ барилга байгаа. Дахиад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 41 сургууль цэцэрлэг барина гэсэн. Үлдсэн 150-ыг нь одоо яаж барих вэ? Яаж эхлүүлэх вэ гэдэг асуудал байна. Тэгээ Монголын хувийн хвшилд бол маш их боломж байна. Төр хувийн хвшлийн түншлэлийн хуулиа олигтой болгоод хувийн хвшилдээ нэг барилга барихад зохих хэмжээний ашигтай байх юм бол өнөөдөр Монголын барилгын компаниуд өнгөрсөн жил гэхэд 19,600 айлын орон сууц барьж ашиглалтанд оруулсан. Энэ биднэрт хэрэгтэй байгаа 150 200 сургууль цэцэрлэгийг Монголын барилгын компаниуд нэг жил юм уу нэг жил 6 сарын хугацаанд хийж дуусгаж өгч чадна. Тийм бүрэн боломж потенциал байгаа. Хөрөнгө санхүүж байгаа. Гол нь улс энэ дээрээ одоо нэг дөрвтэй арга хэмжээ аваад төр хувийн хвшлийн түншлэлийн хуулиа тодорхой болгоод хувийн хвшилдээ ч ашигтай нэг орон сууц бариад зарахад олдог ашигаа сургууль цэцэрлэг эмнэлэг барихаар олцдог байх юм бол энэ хувийн хвшил чинь энэ сургууль цэцэрлэг эмнэлгийг маш богино хугацаанд бариад хангачих юм боломж байна хувийн хвшид. Энийг яаж ашиглах вэ? Наранбаяр сайд энэ дээр одоо ямар бодолтой байна? Тэгэхгүй бол 10 жилийн өмнө бид нар нэг сургууль цэцэрлэг үнийн өсөлт барилга байшингийн үнийн өсөлтийн тухай ярьдаг байсан. Одоо дахиад хэдэн жил ярих юм. Тэгэхээр бид нар одоо нэг зоригтойхон шиг шийдвэр гаргаад энэ боловсролын жил гэж зарласан 26 ондоо энэ 200 сургууль цэцэрлэгээ эхлүүлчих болдгоо юм уу? Энийг бүр энэ засгийн газрын төвшөнд бодлогын төвшөнд сайн яриад энийг эхлүүлмээр байна. Би бол ийм санаачлаг гаргаж байгаа. Хувийн хвшилд нөөц байгаа. Гол нь буцаагаад улс бариулчаад мөнгөөл цаг хугацаанд тэр эх жилүүдэд өгчих хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол мөнгийг нь өгөхгүй саатуулах юм бол мэдээж хувийн хвшил охирно. Тийм учраас энэ ганц боловсролын салбарч биш, соёлын салбарч дээр, эрүүл мэндийн салбарч гэсэн зөндөө орлон барилга байгууламж хэрэгтэй байгаа. Тэгэхээр ер нь энэ яг барилга байшинтай холбоотой хөрөнгө оруулалтаа хувийн хвшлээ ашиглаад нэг жилд зоригтой шийдвэр гаргаад ингээд нэг шийдээд эхлүүлээд явж болохгүй юу? Тэгвэл маш богино хугацаанд энэ асуудал шийдэгдэх гээд байгаа маа. Тэгэхгүй бол дахиад одоо 28 он 30 онд манай байнгын орны гишүүд ингээд нэг барилга байгууламж тэгээд нэг төсөв нэмэгдсэн, асагдсан, зарим нь зогссон 10 жил үргэлжилж байгаа гэл ийм асуудал яриа суух юм шиг байна л да. Тэгэхээр энэ дээр би нэг ийм дөрвтэй одоо шийдэл юмыг одоо эрэлхийлж байгаа юу гэж боловсролын сайдаас. За Наранбаяр сайд хариулнаа. За баярлалаа. Энэ маш зүйтэй одоо ийм санал. Бид бас энэ 200 сургууль цэцэрлэг гэж ярьж байгаа. За үүнээс гадна улсын төсвөөр бас шинээр барих 15 бий. За ингээд бас орон нутгийн төсвүүдээр барих байгаа. Жишээл нийслэхэд нэг 10-аад сургууль цэцэрлэг шинээр барихаар төлөвлөсөн байх шийтэй. Ер нь бол төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуулийн энэ хэрэгжилт одоо нөгөө энэ болохоор түншлэлийн төв гэж байгаа. Тэгээ бид эдийн засаг хөгжлийн яамтай хамтраад ажлын хэсэг байгуулад төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг татах, дараа нь төлбөр мөнгийг нь шуурхай төлөх энэ боломжуудыг нээхээр ингээд ярьж энэ ажлын хэсэг дээр ярилцаж явж байгаа. Гэхдээ нэг юм байт юм билээ. Одоо энэ дээр концессийн хууль гэж гарч ирээд тэгээ концессийн хууль хэрэгжиж эхлэхдээ зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнэлгээтэйгээр одоо нэлээд их өндөр үнэтэйгээр баахан төслүүдийг хэрэгжүүлээд тэрнийг нь өрийг нь дарах гэж сангийн яам одоо хэдэн жил явсан гэдэг үлээ.
одоо ч дуусаагүй зарим нэг нь ингээд дуусж байгаа учраас маш их болгоомжилдог төр талаасаа ийм нөхцөл байдал үүссэн юм байна лээ. Тэгэхээр зэрэг бид энэ удаагийн төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Энэ бол боловсролын салбар түншлэлийн төсөл илүү хэрэгжүүлэхэд хялбар болж байна гэж харж байна. Тэгээд дээр нэмээд бол энэ татврын 1% хөнгөлөлтөөр бол хувийн хвшлийн хөрөнгө оруулалтыг татаж багийн баг сургууль барих төслийг бол бид хэрэгжүүлж байгаа. Жишээлх юм бол одоо 1% хөнгөлөлтөөр өнөөдөр хаан банк ороод ирсэн. За тэр номын корпорац л үү те. Энэ том компани ороод ирсэн гэдэг энэ том компаниуд орж ирээд нүүбийн хүүхдийн сантай хамтраад одоо ингээд 4 газарт багийн баг сургууль яг олон улсын жишгээр бариад явж байна. Ийм одоо сайн жишээ байна. Тэгэхээр бид бас мон полимет байгаа. Тэгэхээр ийм сайн жишээ байна. Тэгэхээр бид цаашдаа ийм сайн жишээг их олноор нь бий болгож төр хувийн хвшлийн түншлийг илүү сайн дэмжсэн, илүү хариуцлагатай ийм түншлийг бий болгох нь чухал байна гэж харж байгаа. Таны хэлдэг яг үнэн. Төр өөрөө ингээд барихаараа 3 жил давна болчихдөг. Жохон төсөв тавиад сүүлийн үед арай хурдтай нь 2 жил байна. Тэгэхэд хувийн хвшил бол 1 жилийн дотор 1 жил хагасын дотор бариад байгаа нь үнэн. Энэ өөрөө зардлыг бол хамаагүй сайн хэмнэн. Тэгэхээр зэрэг энэ сайн талыг нь бид илүү дэмжиж хувийн хвшилтэйгээ хариуцлагатай ингэж хэрэгжүүлж явах боломж байна гэж харж байгаа. За энэ дээр бас энэ сангийн яамд хандаж уриалахад бас энэ шин цаг үе эхэлчихэд байгаа ийм үед бас энэ төр хувийн хвшлийн түншлэлийн энэ төслүүдийг бас сайн дэмжиж өгөөч гэж ингэж уриалж байна. Ингэх юм бол одоо бид нийслэл дээр эдгээр бол маш хурдтай шийдэж болж байгаа байхгүй. Бэлэн ийм сургуулиудыг бас одоо зах зээлийн үнэлгээгээр нь хөндлөнгөөр үнэлүүлээд худалдаж авах. За мөн одоо бариулах ийм хурдтай одоо сайн барьдаг компаниудаар хурдан бариулах гэтэргээд ийм сайн талууд байгаа. Түрүүнд бас яасан компаниуд Мак бас орж ирсэн ийм нөхцөл байдалтай байгаа шүү. Баярлалаа.